Улсын санхүүгийн корпорацийн хэрэгжүүлж байгаа Монгол мах төслийн хүрээнд Метагро компани үйл ажиллагаатай одоо 2 дахь удаа танилцж байна. Тэгээ энэ хүрээнд Метагро компани бол цаашдаа энэ хамгаалалтаа аж ахуй болоод хөгжих ийм суурь нь бол одоо тавигдсан байна гэж бид нар харж байгаа. Дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хүрээнд ингээ аваад үзэхдээ бол үндсэн одоо энэ байгууламжууд нь одоо бий болцсон. Цаашаа хамгаалалтаа аж ахуйн зохион байгуулалт ороод хамгаалалтаа аж ахуй тавигдж байгаа одоо био хамгааллын шаардлагуудыг заавруудыг хэрэгжүүлээд явах энэ одоо суурь нь тавигдсан байна гэж харж байгаа. Монголд өмнө одоо байгаагүй энэ шинэ цоо шинээр одоо яригдж байгаа асуудал хамгаалалтаа аж ахуй дотор өсгөж одоо боожулж байгаа энэ мал бол ямар нэгэн одоо хил дамжин халдварладаг өвчнөөс хамгаалагдсан био хамгааллын одоо зааврын доор био хамгааллын дэглэмийн доор одоо өсгөж үржүүлж байгаараа илүү онцлогтой. Тэгэхээр энд бол хамгаалалтаа аж ахуй ингээд цаашаа бий болоод явах юм бол нөгөө импортлогч орны өмнө одоо баталгаа гаргах ийм боломж бүрдэж байгаа байхгүй.